Сайн байцгаана уу 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 49 дэх бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр хүнд нэг хөгцөл тулгархад тайван байж чаддаг хүмүүст талархаж байна. Яагаад вэ гэхээр альва хүнд нөхцөлд хүн жишээлбэл гал түүмээр гарлаа гэж бодъё те. Тэгэхээр тухайн эргэн тойронд байгаа хүмүүс уурлаж бухимдаж хит сэтгэл хөдлөлтөө автаад ямар нэгэн шийдвэр гаргах үйлдэл юм уу тухайн асуудлыг шийдэх үйлдэлийг хийхгүй байх юм бол тухайн нөхцөл байдлыг улам хүнд хэцүү болгож гал дээр тос нэмж байгаатай адилхан болдог. Тийм учраас тухайн нөхцөл байдалд хамгийн нэгдүгээрт гинтийн зүйлс тийм үү хүнд нөхцөлд хүн яах ёстой вэ гэхээр эхлээд тайвшрах хэрэгтэй, уртаар амьсгаа аваад тэгээд хийх ёстой үйлдэлээ бодох. Хэрвээ гинтийн юм тохиолдоход та ямар нэгэн зүйл хийхэд бэлэн биш байгаа болвол хамгийн эхлээд урдчлаад энийгээ бэлдэх хэрэгтэй. Гал түмэр гарахад яах вэ те? Эсвэл хин нэгэн өвдөхөд яах вэ? Эсвэл өөрийгөө миний бие муудвал яах вэ? Энэ бүх үеүүдэд ямар алхамуудыг хийх ёстой вэ гэдгийг мэдчих ёстой. Жишээлбэл галт төмрийн төрөгнийхөө утсыг цээжлэх мэдэх 103, 101, 102 юу гэдгийг те? Энэ утас дах утаснуудаа мэддэг байхтай хэрэгтэй. Энийг дүүнер хүүхдүүдтэй ч гэсэн хэлэх хэрэгтэй. Үгүй юмаа гэхэд тухайн нөхцөл байдал болгонд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг урдчлаад бодсон байх хэрэгтэй. Урдчилсан бэлдээгүй байгаа тохиолдолд ихэнх тохиолдолд хүмүүс илүү их сандарч тулгамдаж балмагдах. Тэгснээр нөгөө тухайн хүнд нөхцлөө илүү их ингээд бүр дэврэгэж ч юм уу те асуудлыг шийдэхээсээ илүү тухайн асуудлыг бүр ингээд дордуулчихдаг. Тийм учраас нөхцөл байдалд бодтойгоор хандахын тулд тайван байж олон талаас нь харах чадвартай байдаг хүмүүстэй талархаж байна. Тэгээд өөрөө ч гэсэн би ийм байхыг бол хичээдэг. Гэхдээ өдөр тутамд гинтийн зүйл тохиолдоход хүн ямар мэдрэмжтэй байхыг бол мэдгүй. Тийм учраас хамгийн нэгдүгээр та өөрийгөө хянаж сурах хэрэгтэй. Тэгээд за ямар ч байсан энэ бяцхан зөвлөгөө маань та нарт хэрэгтэй байгаа гэж найдаа. Тэгээд тайван амьдралыг Монголдо дараа уулзлаа баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.